Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргуунд нэр дэвшигч эмэгтэйчүүд баруун бүсийн аймагуудад ажиллаж байна. 21 аймагт тойрон эмэгтэйчүүдээс сонсож буй ардчилсан эмэгтэйчүүд энэ удаа Ховд, Баян Улгийн аймагуудад ажиллаж эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр Ховд, Баян Улгийн нутгийн эмэгтэйчүүд ажлын байраар хангагдаж орлоготой болох хүсэлтэд нэр дэвшигч эмэгтэйчүүдэд уламжилж байлаа. Баян Улгийн аймгийн хувьд гэхэд сүүлийн 2 жилийн дотор ажилгүйдэл 33%-аар нэмэгдэжээ. Аймгийн хэмжээнд 23626 өрхтөөгөөс 8400 буюу 36% нь ядуу, 4400 буюу 18.4% нь нэн ядуу ангилалд багтаж байгаа нь тус аймагт ажилгүйдэл ядуурал газар авсныг харуулж байлаа. Мөн Ховд аймагт ажилгүй иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгааг онцолж байсан юм а. Тиймээс орон нутагт ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад хувь нэмрээ оруулж ажиллахыг ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны нэр дэвшигчдэд уламжиллаа. Нөгөө талаас тус аймагуудын засаг захиргааны нэгж байгууллагуудад эмэгтэйчүүд гүйцэтгэх болон шийдвэрлэх албан тушаалд амжилттай ажиллаж байгаа нь цаашид эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдж буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах чухал хүч болно гэдгийг нэр дэвшигч эмэгтэйчүүд онцолж байсан юм а. Ардчилсан эмэгтэйчүүд бид нар өнөөдөр энэ нийгэмд тулгамж байгаа асуудалд дуу хоолойгоо нэгтгэж илүү их залуучуудын төлөөлөлд, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж эх оронд маань тулгамж байгаа аливаа асуудлын төлөө, орон нутагт маань тулгамж байгаа аливаа асуудлын төлөө хэн нэгэн хүмүүсийн авилгал юм уу тийм нөлөөнд автахгүйгээр мундаг ажиллаж чадах нэг том хүчин байж чадна гэдэгт бол итгэж байна. Бас эмэгтэйчүүд бол хаач явсан манлайлалыг бий болгож байдаг. Эмэгтэйчүүд бас ингээд төвчэлж нийгэмд оролцоод чухал асуудлыг авч хэлцэж оролцож байдаг. Тийм учраас эмэгтэйчүүдийн манлайлалын асуудлыг бас авч хэлцэх хэрэгтэй гэж бодож байна. Ховд аймаг маань бол одоо яг ардчлалын Улгийн нутаг 1989 оны 10 сарын 4-нд бол хамгийн анхны одоо ардчлалын жагсаалт цуглааныг бол одоо ардавшийн өргөн чөлөөн дээр ингэж цуглаж багшин дэдийн 300 оюутнууд бол одоо хийж байсан. Үүний одоо ихэнх нь бол бас эмэгтэйчүүд байсан гэдгийг бас намынхан партизануудаас сонсож байсан юм а. Сая уулзалтанд ингэж сууж байхад бол манай Ховдын эмэгтэйчүүд бол бас залуу эмэгтэйчүүд маш их байлаа. Залуу эмэгтэйчүүд аймгийн иргэдийн хурал, сумын иргэдийн хуралд маш их байдаг юм байна. Багийн засаг даргаараас ажилладаг юм байна. Энэ хэдийг хараад бас бахархаж байлаа. Ховд аймгийнхаа нийт эмэгтэйчүүдийнхээ өмнөөс одоо 3 нэр дэвшигчтэй ажлын амжилт хүсье. Тэгээ эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой болж, намынхаа бодлогыг хэрэгжүүлж хамтран ажиллана гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.